сонсогчдоо та бүхэн очроор ахлах судрын 16 дугаар бүлгийг сонсноо. Бас чөлөө гэдэг нэгэн тойрон байжээ. Тэр тойрон ариун ёсноос ангиж ирсэн навтас хөтөс ширдэг гүлэн мэтийг өмссөн. Мөн нэгэн гөрөөчн загасчнаас үргэлжид мах авч идэх тэргүүтэн явдал нь суларсан нэгэн атлаа. Очроор огтлогчийг үргэлж уншин шүтдэг байжээ. Тэр нутгийн хүмүүс чалуу тойны явдал нь ийм тийм гэлцэн шоолдог байлаа. Тэр тойныг нас барахаас 5 жилийн өмнөөс газар дэлхийн урдаас үлэмж сайхнаар дэлгэрэн зуншиж, үр жимс болоод, үр будаа дэлгэрч, хамг улс бүгдээрээ амгалан жаргалантай боллоо. Ялангуяа тэнгэр нарын сайхан үнэртэн хийгээд 8 үнэртний үнэр нь салхи хаанаас салгилна, тэндээс ангилан үнэртэж, хүн амтэн бүгдийн хортой ширүүн ховдог хомхой сэтгэл бүгд амирлан жаргажээ. Тэр мэтэр 5 жил босны хойно хаврын сарын шиний нэгний өглөө эрт огторгүйд 5 өнгийн солонго сүлэлтэн татаад урдээс нэг үлэмж сайхан үнэрээр зүг бүхэнд англин шин дуустал байлаа. Түүнийг хамаг бүгд үзэж гайхамшигт сайхан ёр бэлэг болсон нь лавтай нэгэн сайн үйл болох биз гэж ярилцлаа. Тойн чалуу очир завиллаар сууж тэр шин нирван болсон байжээ. Тэнгэр нарнаас цэцгийн хур орох, элдв зүйлийн гүн яруу дуугаар түүний хүүрийг тэнгэр нугууд дахихыг хамаг бүгдээрээ үзээд очроор оглогчийн ач эрдэм тус чадлыг мэдэж хамаг бүгдээрээ очроор оглогчийг ядан болгон шүтэж энэ болоод хойтын хамаг хэрэг бүгдийг бүтээж ашигтын амгалан жарланг олцоолоо. Бэлгийн чанад хязгаар хүрсэн очроор оглогчийн тус эрдмийг хамаг амьтны тусын тулд илтээр үзүүлсэн 16 дугаар бүлэг энэ болно. Та бүхэн очроор оглох судрын 16 дугаар бүлгийг сонслоо.